4-р хичээлээ хүлээн авч үзье. Бид өмнөх хичээлээр хобби болон дуртай зүйлүүдэд хэрхэн хэлж сурах талаар үзсэн. Харин энэ удаагийн хичээлээр тэмцээн уралдааны тухай харилцан яриа сурах болно. Ингээд хичээлдээ орцгоё. Эхний өгүүлбэрээ харъя. 你参加了什么比赛? Чи ямар тэмцээнд оролцсон бэ? Эсвэл 你们参加的是什么比赛? Та нарын оролцсон тэмцээн ямар их тэмцээн байсан бэ? Үүнд хариулахдаа 我参加了乒乓球比赛. Би ширээний теннисний тэмцээнд оролцсон. 我们参加的是排球比赛. Бидний оролцсон тэмцээн бол волейболын тэмцээн. Тэгвэл тэмцээнд хэрхэн амжилттай оролцсон тухай асуухдаа 你们参加的还可以吗? Буюу та нарын оролцсон тэмцээнд дайжгүй юу? Эсвэл 你们参加的还行吗? 参加的怎么样? Оролцсон тэмцээн ямар хөө байсан бэ? Гэх мэтээр асууж болно. Үүнд хариулахдаа 我们参加的挺好. Бид маш сайн оролцсон. 我们参加的一般. Бид тэмцээндээ гайгүй оролцсон. 参加的还可以. Гайгүй оролцсон гэх мэтээр харилж болох нэ. Одоо хамтдаа нэгэн харилцан яриаг харъя. 篮球比赛中我们输了99比98. Сагсан бүбгийн тэмцээнд бид 99-98 харьцаатай хожигдсон. 是吗？那就太可惜了，才差了1分. Тийм үү, ямар харамсалтай юм бэ? Нэхэ оноогоор зурсан байна. Энэ өгүүлбэрт орсон 可惜 гэдэг нь харамсалтай гэсэн утгатай бөгөөд альва зүйлд ихэд харамсаж байгаагаа илэрхийлэхдээ 太可惜了 буюу маш харамсалтай байна гэж хэлж болох нэ. Жишээ авч үзье. 我们队员不小心把腿断了. Манай багийн тамирчин болгоомжгүйгээсээ болж хөлөө угалчихсан. 哦，是吗？太可惜了. Тийм үү, ямар харамсалтай юм бэ гэж хариулж болох нэ. Хэрв тамирчин тухай тэмцээндээ амжилт гаргасан бол 太什么什么了бүтцийг ашиглан 太好了. 恭喜 буюу ямар сайн юм бэ, баяр хүргэе гэж хэлж болох нэ. 最后结果我还是输了 буюу эцэст нь би хожигдож л таарсан. Утгатай өгүүлбэр байна. Энэ өгүүлбэрт орсон 最后结果гэсэн үг нь аливаа зүйлийн эцсийн үр дүнг илэрхийлэхэд хэрэгэлдэг байна. Жишээ харж үзье. 最后结果他还是找到了自己的真心爱情. Эцэст нь тэр өөрийнхөө жинхэнэ хариу олж чадсан. Үзэгчтэй одоо хамтдаа үзсэн хичээлтэйгээ холбоотой харилцан яриаг үзье. 卓娜，你好，你昨天参加了什么比赛？我参加了乒乓球比赛。哦，是吗？呢。你参加的怎么样？哎呀，现班场我得的分比对手还高，最后结果我还是输了，就差了1个分。哦，太可惜了。可是参加这次比赛我很高兴，因为我的对手是高手。你最近还参加比赛吗？再过2个月后，我参加学校乒乓球比赛。那就加油。卓娜，你好，昨天你参加了什么比赛？卓娜，сайн уу? Өчтөр чи ямар тэмцээнд оролцсон бэ? 我参加了乒乓球比赛. Би ширээний теннисний тэмцээнд оролцсон. 哦，是吗? Тийм үү?呢? Аха. 你参加的怎么样? Чи хэр оролцсон бэ? 哎呀，现班场我得的分比队员还高，最后结果我还是输了，就差了1个分。Эхний хагаст миний оноо өрсөлдөгчөөс өндөр байсан. Эцэст нь би ялагдчихсан. Нэгэн оноогоор тутсан. 太可惜了. Ямар харамсалтай юм бэ? 可是
我参加了这次比赛很高兴，因为我的对手是高手。Гэтэ би энэ удаагийн тэмцээнд оролцсондоо маш их баяртай байгаа. Яагаад гэвэл миний өрсөлдөгч чадварлаг тамирчин байсан. 你最近还参加比赛吗? Church дахиж тэмцээнд оролцох уу? 我再过2个月后参加学校乒乓球比赛. Би 2 сарын дараа сургуулийн ширээний теннисний тэмцээнд оролцох болно. 那就加油, тэгвэл амжилт хүсье. Одоо хамтдаа дасгал ажиллая. Өгүүлбэрийг зөв дараалалд оруулаарай. 我比赛过参加. дараагийн өгүүлбэр. 你比赛最近参加吗? Одоо зөв хариултыг харъя. Тулгаад үзээрэй. 我参加过比赛. Би тэмцээнд оролцож байсан. Дараагийн өгүүлбэрийг харъя. 你最近参加比赛吗? Chur тэмцээнд орох уу? Дахин нэг дасгал ажиллая. Эдгээр тохиолдолд та бүхэн үзсэн эхлэлгээ ашиглан юу гэж хэлж болох вэ? Хэрвээ хэн нэгэн тэмцээнд ялагдсан бол, уралдаанд ялсан бол, улам илүү урам өгөх бол юу гэж хэлэх вэ? Одоо бүгдээрээ юу гэж хэлж болохыг харцгаая. Хэрвээ хэн нэгэн тэмцээнд ялагдсан бол太可惜了буюу харамсалтай байна. Уралдаанд ялсан бол 太好了恭喜. Ямар сайн юм бэ? Баяр хүргэе. Улам илүү урам өгөх бол 加油 буюу амжилт хүсье гэж хэлж болох нэ. Та бүхнийг зөв хариулсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бид тэмцээн уралдаан гэсэн сэдвийн дагуу холбогдох хэлхүүдийг үзлээ. Дараагийн хичээлээр үзүр үзэхтэй холбоотой харилцан яриаг үг хэлхүүдийг сурах болно. Ингээд хятад хэлний дунд шатны хичээлийн түрээд өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见!